За сайн байна уу монголчуудаа. Энэ өдрийн мэндээ би өөрийнхөө харж байгаа нэг үнцгийг хэлье гэж бодоод байна л да. Монголчууд үзэл бодлоо илэрхийлнэ гэхээр заавал ягаад тэмцэнэ гэдэг юм бэ? Тэмцэх хэрэггүй шүү дээ. Өөрчлөх ёстой байхгүй юу? Тэмцэнэ гэдэг бол үгнийхээ үндсээр ч бодсон олигтой зүйл төрөхгүй. Бид харин өөрчлөлт гэдэг үгийг хэрэглээд өөрчлөлт гэдгээр өөр байдлаар бас үзэл бодлоо илэрхийлэх боломж өнөө цаг үед байгаа юм. Тэрийг олж харахгүй байгаа юм шиг надад санагддаг. Тийм болохоор би шин тэмцлийн хэлбэр, шин өөрчлөлтийн хэлбэрийг сонгоосоо гэж хүсэж байна. Жишээлбэл өндөр настангууд тэтгэврээ нэмүүлье гэж одоо үг үзэл бодлоо илэрхийлж гэн гэл ингээл талбай руу бөөнөрөө гардаг. Ордны үүдэнд очдог. Ийм байдал байгаад байна л да. Тэгэхээр энийг өөрчлөө. Яаж өөрчлөх юм гэхээр өнгөрсөн энэ 30 жил Монголыг буруу зам руу хазайлгасан улс төрчид эрх мэдэлтэй хүмүүсүүд чинь хаана байдгийм бэ? Намд байгаа шүү дээ. Намд хамааралтай. Тэгэхээр зэрэг үзэл бодлоо илэрхийлж байгаа энэ өндөр настангууд хэнд хамааралтай юм бэ? Намд хамааралтай. Тийм болохоор та нар үнэхээр тэтгэврээ нэмүүлэхийг хүсэж байгаа бол намаасаа шууд татгалзах хэрэгтэй. Намын батлах гэж байдаг бол бүх батлахаа тухайн намдаа авчиад өг. Гишүүнчлэлээсээ шууд татгалз. Инхийн бол та нарт илүү үр дүн мэдрэгдэх болно гэж би харж байгаа. Юмыг үндсэн яг үндсэн дээр нь очиж углуурга дээр нь очиж цохилт өгж ижил тэр үр дүн хүрдэг юм. Би тэгж харддаг.